За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За өнөөдрийнхөө бичлэгээр би Q&A part 2-ыг хийнэ. Өчтөрийн хувьд бол нөгөө нэг рандомор 20 асуулт сонгосон ч гэсэн яг тийм хориулангийн бол яг ярьж чадаагүй. Яагаад тэгэхээр хитрхи нууршсан аимшигын урт бичлэг болох гээд тахлаар тэгсийгээ дуусгацсан. За өнөөдөр тэгээ юу ч гэсэн шууд асуултанд орцгоё. Өнөөдөр бол нэг жоохон тодорхой хэмжээний аягүй тийм deep асуултуудыг авсаа. Тэрнээс гадна тийм одоо open relationship-ийн талаар заяа. Би болохоор хоёр хосын харилцаагаа ингэж одоо тий олон нийтэд зарлах эсвэл ингэж private байлгах гэдэг талаар би боддог гэсэн заяа. Тэгсэн чинь хоёулаа ингэж аль бие усны хосууд ч гэсэндээ өөр бэлгийн хамтрагчтай байж болохыг одоо зөвшөөрөхийг open relationship гэдэг юм байна заяа. Юу би тэгээ тэрийг ингэж жаал ингэж үзлээ л дээ ямар юмнууд яад ийд ингэж гэсэн. Ер нь ихэвчлэн гей мэй ингэж ижил хүстэй хүмүүстээр ингээд айгүйх тийм явдгийн юм байна. Тэгээ одоогийн одоо энэ тэ бид мэд одоо хүн ам одоо хидтэй ч үлээ. Тэгээ дээрэс нь яах юм тийх юм бол хүнтэй яах гэж үерх юм те. Зүр ганцаараа ингээд тэр энэ тэндүүдэд баваашаагаа хэл яваач тэ тийм үстэй. Би бүр тэгээд open relationship чинь ингээд бостойгоо ингээд хамтдаа байгаа мөртлөө хоорондоо ярилцаад би бинийгээ за чи өөр хүнтэй унтаж болно тийм бицэндээ өөр хүнтэй унтна. Окей. Тохиролцоо энэ төр гэдэг. Яа би бүр what? Юу хуцаа дураараа юм үлээд байгаа юм бэ гэ би бүр бас тэрэн дээр ингээд амар дургуурсан. Ястай заваа. Би ялангуяа тим юмд маш дургуй заяа. За тэгвэл шууд асуултанд орцгоё. За нэгдүгээр асуулт. Гадаад байдаг хүмүүс сэтгэл готрал, ганцаардал тэр ордог вэ? Тэр талаар ярилцах уу? Тийм юм тохиолдож ирсэн өө гинэ. За би тэгэж амар ганцаардаа тэгээд байдаггүй. Ягаад тэгэхээр би амар завгүй дээрээс нь нэг тийм ганцаардах тийм одоо надад боломж нь байдаггүй гэх юм уу? Үе байдаггүй гэх юм уу? Найз нөхөд ихтэй ажил төрөл ингээд байна, хичээл ном байна, хоёр муур байна, найз ингээд ойрхон амьдардаг бимба найз маань байна. Ерөөсөө тийм ганцаардаад байхаар дээрээс найз залуу байна. Тийм болохоор ганцаардаад байхаар цаг хугацаа нэг байж байгаагүй юм байна. Тийм тэгээд сэтгэл гутралын хувьд бол байгаа. Надад сэтгэл гутрал яг хоёр удаа тохиолдсон заяа. Би энийг бүр амар яг мэддэг. Тэгээ эний яг шинж хам чанар нь юу вэ гэхлээр одоо амар тийм дотгошоогоо болж эхлээд хүн амьтанд нэг ярилцах хүсгээ болох. Хоёрдугаарт гэрээс гарахыг хүсэхгүй байх. Гуравдугаарт юу ч шимээргүй санагдах. Дөрөвдүгээрт ингээ те би угаасаа амар суугаа гэ яг ийм бодолтой болох заяа. За энэ одоо хизээ яг хоёр удаа ирсэн заяа. Энэ хизээ гэхлээр нэг нь болохоор дөнгөж саяхан яг өвдөөд ингээд хөвтөж явах та. Бүр ингээ юу ч миний хүснээр болохгүй ингээл амар хэцүү санагдаад бүр ингээд өвдөөд тахаар бүрд ингээд бүр амар гутралд ороод бүр ингээд амар тэгдэг юм байна лээ. Тэгээ ерөнхийдөө болж байгаа ингээд сэтгэлийн хат сайтай хүмүүс бол аягүй тийм хурдан ингээд давж дийлж чадах байх. За нөгөөх нь болохоор ингээд хамгийн анхны найз залуугаасаа ингээд битээр нэлээд хамт үргэлж жагаад хамтнууд амьдарч жагаад яг корона гарч ирсэн. Яг тэр үедээ би яг их сургуульд орчихсон байхгүй. Тэгэнгүүт яг корона амар гарч ирээд хэнийг шаашинч гарахгүй болгоод дээрээс нь ингээд бүх хичээл ном нь онлайнаар болчихно. Тэгээд тэгсэн чинь манай найз лөө Монгол явлаа гэдэг байхгүй. Уус амар хэцүү байна. Монгол явж амарч байгаа тэгээд ирьяа гэж явсан. Тэгээд окей гэж явуулсан чинь тэнд очиод нэг найз хүүхэн шугамтай болоод тэгээд би эндээ ингээд стил нэг коронатай гэртээ ингээд хичээл ном онлайнаа дээрээс нь хайртай залуугаа ингээд салчиж байгаа. Тэгээд Монгол руу явж чадахгүй, яаж чадахгүй. Тэр үед бүр ингээд амар том уналт ирсэн зэ бас сэтгэл готрол. Одоо сэтгэл готролыг солонгосоор өвлжин гэдэг байхгүй. Тэгэнгүүт тэр үеийг би бүр одоо ингээд бодохоор ингээд амар тийм хэцүү байсан байгаа гэж бодогдож байгаа ч гэсэндээ тодорхой тухайн үед бол миний нас ч жоохон амьдралд нэг амар их үзээгүй байсан. Ер нь юм л хамгийн анхны тийм одоо мэдрэмж байсан учраас тухайн үед би бүр амар хэцүү байснаа би мэдээд идэв юм аа. Тэгээ ерөнхийдөө ингээд сэтгэлийн хат гэдэг зүйлээс хамааралтайгаар ганцаардал болон сэтгэл готрол хүнд ирдэг юм болоо гэж би боддог байхгүй юу. Тэгээ одоо хэрвээ гадаад гараад ингээд тэ найз нөхөд ховоор ингээд сэтгэл готралтай ганцаардалтай юм хүмүүстэй хандаж хэлэхэд хүчтэй байгаарай. Тэгээд даван туулах хэрэгтэй л дээ. Одоо тэгээд даван туулахгүй яах вэ? Тэгээд ерөнхийдөө ингээд тэ өөртөө бас ингээд хүнтэй найзлцураад ингээд аль болох ганцаардлыг өөрөөсөө хол байлгах хэрэгтэй. Ганцаардах тийм завыг өөртөө байлгахгүй байх хэрэгтэй байхгүй.
Хүн ер нь завтай байна гэхээр ингээ юм бодох зав ингээ юм бодоод ингээ гівүүрээ суух завтай байна гэдэг чинь л ерөнхийдөө ингээ гутрал мутралаа ингээ элдв бус юм муухай бодонгод хүн гутралд орно доо. Тэгэл ганцаардаж эхэлнэ. Тийм болохоор өөрийгөө амар завгүй байлгаараа гэж би хэлмээр байна. Тийм. Ер нь тийм завгүй байх юм бол чи юу ингээ гутраад ингээ юм бодоод ганцаардаад ингээ өглөө хатлаа гэд ингээ суугаад ах тийм юм ирэхгүй байх гэж би бодчих шүү дээ. Тийм ээ. За хоёрдугаар асуултанд орцгоё. Гэр бүлийнхэнтэй харилцаа ямар вэ? Дотн байж хэлхийг хүссэн зүйлээ хэлж чаддаг уу гинэ. За би бол гэр бүлийнхэнтэйгээ маш дотн харилцаатай. Тийм манай ээж аав хоёлаа аяйгуу мундаг хүмүүс байдаг. Манай ээж болохоор бас манай нэр намайг бити өөрхөн талаар яриа гэсэн. За ямар ч гэсэн гэр бүлийн харилцаа бол маш сайн. Хэлхийг хүссэн зүйлээ бол хангалттай хэлдэг. Хангалтайсаа ярилцаж чаддаг. Тийм гоё гэр бүл байгаа. Яагаад ч юм амар ганцаардаад байгаа бол яах вэ гинэ. Дөнгөж саяны хэлсэнчлэн чи амар завтай байна гэсэн үг заяа. Амар завтай байна гэсэн үг. Тийм. Дээрээс нь чи ингээд өөрөөсөө болж гин үү, өрөөлөөс болж гин үү гэдэг чинь сайн мэдэхгүй байгаа гэсэн чи ингээд найзгүй байна бас байж болно тий. Бас найзгүй байна гэсэн үг байгаа байхгүй. Тийм болохоор өөрийгөө завгүй байлга. Шин гой зүйлийг туршицгаал гэж хэлмээр байгаа юм л та. За 3 дугаар асуулт гинэ. Энэ ямар за хизээч уулзаж болохгүй залуу гинэ. Ямар амар асуулт вэ те. За амар садах нь ч яах вэ? За надад бол яг тийм тодорхой хэмжээнд юу байдаг. Би арчаагүй залуучуудад амар дургу заяа. Арчаагуудаа юу орох вэ гэхээр нэг тийм ямар ч амбицгүй заяа. Ингээл нэг өдрийн хоолоо яйдаа гээл тэгэл компьютерний ард ингээ мангаагаа суусан нэг найзуудаагаа дагаж нэг гудамж мэтрэл золбирсон нэг 90 минут мэддэхгүй нэг муухай хов батсан тиймэрхүү залуучуудаас ер нь хол байх хэрэгтэй. Дээрээс нь худалч залуучуудаас амар хол байх хэрэгтэй. Худалч залуучууд худалч. Тий. Цагийг ерөнхийдөө яаж ашиглах юм. Дээрээс нь ингээд амар бүдүүлэх хэрэгтэй хүмүүсээс бас маш хол байх хэрэгтэй зэ. Ер нь эрэгтэй хүнийг ингээд эмэгтэй хүнтэй хэрхэн яаж харьцаж гин өөрөөсөө жоохон дор хүмүүстэй яаж харьцаж гин өөрөөсөө жоохон дэр хүмүүстэй яаж харьцаж гин энэ төр гэдгийг бас ингээд тодорхой хэмжээнд жоохон ингээд ажиглах хэрэгтэй гэж би бодоод байдаг хгүй. Ер нь тэгэл амар тийм амбицгүй мангар залах уу тийм залуучуудаас хол байх хэрэгтэй. Ер нь залах хүмүүсээс хол байх хэрэгтэй. Залууч гэлтгүү. Нэг юмыг ингээд хойрглсон. Гяс нэг хийгээд дуусгачих юм чинь ингээд хойрглол маргааши нөгөө өдөр хий энэ ч болохгүй байх, тэр нь ч болохгүй байх ингээд нэг гоншонсон тийм залуучуудаас хол байх хэрэгтэй. За тийм залуучууд намайг үзчихвэл уучлаарай заа. Гэтэл та нараас октод маань холох хэрэгтэй. За дараагийн асуулт. За өгийн шоудах дургу бол залуунаас инээ тэрэгээд заавал шоудах албагүй үстэй гинэ. Албагүй штэ. Ерөөсөө алба байхгүй. Энэ шоудалт гэдэг зүйл чинь нэг тийм сайхан зүйл биш. Тэгээ байнга шоудаад инээ тэрэ тангалцаад яваад ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ бас залуу хүн заяо. Ингээд бүх ийм одоо тий найс нөхдийн хүрээнд ингээд уулзалт оролт гаралт болгон дээрээс би ингэх дургу би тийх дургу гэд ингээд ах юм бол нийгэм шилж амар тийм жоохон доройтно гэх юм уу. Одоо савэ сангвар гэж ярьдаг байхгүй юу? Савэ сангвар чинь юу вэ гэхлээр нийгмийн ингээд итгэх нийгмийн амьдралын итгэх ингээд найз нөхөд болон ах эгч дүүнер сургууль соёл ажлын хамт олон энтертайгаа ингээд бүгдэнтэй амар гоё эвсэж гоё хамт байдгийг одоо ингээд хамт байж чаддгийг савын сангвар чараанда гэж ярьдаг байхгүй юу? Юу ингээд нийгмийн амьдрал сайтай тий нийгэмшээд гоё нийгэмшсэн гэдэг байхгүй юу? Бүр хаяа нэг ингээд бүх ингээд чам чухал гэж боддог тэр хүмүүс чинь ингээд цугларч мугларсан үед бол чи заавал шоудлаа гэдэг ингээд ууж идээд ингээд гахаа нохож тасарч ураадах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр хамтдаа ингээд гой цагийг ингэж байгаа л төрүүлээ цэвэр харьцдаг ч юм те. Ганц нэг удаагийн иймэрхүү одоо найз нөхдийн уулзалт албан тушаалны уулзалтын дээр заавал нэг ганц 2 удаа явах хэрэгтэй гэж би боддог. Юм болгон дээр үгүй гэдэг юм бол ер нь эцэст явж чийл өөр амар тийм шоудер болно гэсэн үг байхгүй. Баян шоуд гэдэг юм биш. Дагалдаа байнга ингэ санжгнаа яваад байгаа гэсэн үг л ерөөсөө биш. Хаяа нэг яг тийм игзгийг гоё болоод хинтээ хамт байх нь надад ингээ те миний ажил болон ингээ найз нөхдөд харилцаа ингээ гэр бүлийн харилцаа ах дүүгийн харилцаан дээр ингээ нааштай гоё ингээ те гоё байх вэ гэдэг тал дээр бодоод тэр хүмүүс чинь ингээ явъя мовь гэх юм бол хаяа нэг ганц нэг гарчаад зүгээр. Тэрнээс би дургу хизээч явахгүй гэх юм бол ер нь л эцсийн
эцэс сүлт нь чийлж байгаа шовдор болж үлдэнэ. За дараагийн асуулт. Бэлгийн боловсролын талаар эцэг эхтэйгээ хэрхэн нээлттэй харилцах вэ гинэ. Ер нь эмэгтэй хүмүүс бол ээжтэйгээ л илүү дэлгэрэнгүй ярилцах нь дээр ах гэж би боддог. Эрэгтэй хүмүүс бол аавтайгаа дэлгэрэнгүй ярилцах нь одоо дээр гэж би боддог. Яа тэгэхээр ингээд ойлголцох нь арай амар гэх юм уу. Одоо ингээд би одоо жишээлбэл 23 4-тэй болчихвол аав дээр очиж аав ингээд бэлгийн боловсрол инээ тэрэг гэх юм бол манай аав өөрөө шоконд орно шүү дээ. Аа бүр ингээд гайхаад ингээд гацсан шүү дээ. Тийм болохоор ээжтэйгээ ярилцах нь бол хамаагүй ойрхон амархан гэсэн. Би бол ээжтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцдаг. Тийм болохоор одоо ингээд энэ бэлгийн боловсрол гэдэг чинь дээр үед л ингээд ичиж мичээл ингэдэг зүйлээсэн болохоос чи одоо л ингээд тий баг ингээд таних баг нэг хальт таньдаг ихээс асуусан ч гэсэн ингээд боловсролыг чи мэдээл өгөх нь л төө. Одоо л ингээд бэлгийн боловсролын тал дээр бол амар нээлттэй болцсон цаг хугацаа болохоор нэг тийм санаа зовлтгүй ойр тойрныхоос асуудаг байгаарэ гэж хэлье. За дараагийн асуулт. Эцэг ихтэй байнга муудалцдаг байсан уу? Би байнга муудалцаад байна. Яах вэ гинэ? За. Би бол штэ. Би ээж автаа хизээч муудалцдаггүй. Ягаад тэгэхээр манай аав бол чимээгүй нэг ийм намбар тайван олон тав өгөхгүй юм байдаг. Нэг хэлэхдээ бол ингээд тэ амар хилдэг. Тэнгүүд ээж маань болохоор одоо миний энэ байгаа хүнээс бараг 10 дахин үржүүлсэн юм шиг маш тийм хүчтэй энергитэй, хүчтэй авра энтертэй юм байхгүй. Тийм болохоор ээжээсээ бол бугаасаа дохон гөлөвшүүл айдаг зэн. Ээж намайг яаж ч ингэж загинж өгүүлж орилж харалсан би тэгээд ингээд урдаас нараа гэх юм бол би угаасаа алуулна гэдэг юм мэдчихэж байгаа байхгүй. Тийм болохоор би гэд ингэсгээ байж байдаг. Аавын хувьд гэх юм бол аав намайг ингээ хаяа нэг загнаа. Ер нь ихэвчлэн ээжэд шургаж ээжээр намайг загнуулдаг байхгүй юу. Гэтэ аав ингээ хаяада за энэ нь одоо хэлэхгүй бол болохгүй нэ гэж бодсон тэр үгдэл надад хэлдэг байхгүй. Тэнгүүд ер нь би ээж аав аль нэгэнд нь загнуулахаар ингээд карантинд орчих нөрөө гоцчихдаг заяа. Яа л уйлж байгаа. Бас тэр чинь ингээд дотроо ингээд би бас тэ нүлэмсээ харуулмааргүй бэ штэ тэ. Тэгээ загнуулаад гэл бүр нүрэ хитэн минут угаадаг бол бүү мэдээ. За би бол ингээд ээжтэйгээ аавтайгаа муудалцаад байна гэд тэгж байна. Чи хэн болчоод ээж аавынхаа урдаас ингээд өрүүлзөөд талчганаад байгаа үлээ. Магадгүй чиний өсвөр нас байж болно. Тэгээ ер нь ээж аав хоёр гэдэг зүйл чинь одоо миний төсөөллөөр бол ингээд би бол бурхан гэж би боддог байхгүй юу. Одоо надад нэг юм тохиолдлоо аав ээж гэхэд бүх юм окей болчдөг. Ээж аавынхаа урдаас хамаагүй битгий өрөвөлц одоо мэдээж тэ хөгшөрн мэдээж хамд ингээд хэлэх одоо хэлмээр байгаа үг байвал угаасаа ингээд чамайг чиний муугийг чи үзэх гээд ингээд чамайг загнаад өглөөд ингээд байгаад байгаа юм бол огт биш. Тэндэл аль болох чамайг л ингээд тэ зүв зүйлс рүү ороосаа ингээд зүв яваасаа битгий ингээд хэцүү муухай буруу зам сонгоосоо л гэж бодсон да хөрх юмтад өгүүлж дуулдаг байлгүй дээ. Тийм болохоор аав ээжийнхээ өмнөөс нэг битэд гэж талчхан цаагаад бай, окей? За таарч байсан хамгийн тааламжгүй найз гинэ. За энэ дээр бас нэг юм ярина. Одоо тааламжгүй найз гэдэг зүйл бол за чи тэр хүнтэй ингээд байхдаа тухгүй байдалд ордог. Нэгдүгээр. Хоёрдугаарт ингээд тэр хүн ингээд чамайг ингээд чи миний хаан хүрхгүй шүү гэсэн тийм мэдрэмжийг өгөөд байх хүн бол ингээд хамгийн тааламжгүй найз гэж би боддог зэ. Хоёрдугаарт яг юмны ингээд ямар нэг юмны хэрэг болонгууд ингээд өгч байгаа юм шиг наалдаг зэ. Хөөе санаа найз нэстэн нэрээ ингээд санаа гэж жагаад магадгүй тэр хүн хүссэн юм надаас ингээд авчингуудаа ингээд баг ийм болдог заяа. Тэгээд ингээд хүн ирээд ингээд хүний талаар амар муулдаг заяа. Ер нь ингээд амар ингээд тэ өөрийнх нь зүгээс хэрэгтэй зүйл гарч ирэнгүүт мангар ингээд амар хүний сайнаас шиг гарч ирснэ. Хүссэн юм ингээд авчингуудаа тэгээ шууд ингээд хайчдаг. Тим охтууд тим найзууд надад л байсан заяа. Хилж бас үзэн заяа. Гэтэ хизээ засрахгүй байх юм бол тэгээ шууд кэнселддэг найзуудыг бол. Тэгээ ингээд хүн хамаа намаагүй хүн ингээд муулаад байдаг. Хэний ч хамаагүй муулна. Миний танихгүй хүнийг хүртэл муулна заяа. Тийм балиар энергитэй хүмүүсээс хол ах хэрэгтэй. Тэгээ чамаа ингээд дандаа ашигын нүдээр хардаг тийм хүү гарууд бас байдаг. Тэднээс бас холох хэрэгтэй шүү заяа. За тэгээд өнөөдөр нэг хотлоо үнэ ингэсгээд дуусгач тийм үү. За тэрнээс гадна нөгөөдөр одоо миний төрсөн өдөр болноо.
тэгээд төрсөн өдрөөрөө би яг юу хийх талаараа маш их бодож байгаа. Та нартайгаа ингэж үзэл бодлыг чинь сонсъё гэж би бодлоо. Надад 3 сонголт байгаа заа. Надад 3 бодол байна. Нэгдүгээрт би яг ганцаараа бүхэл өдрийг амар гоё өөрөөсөө зориулж өнгөрөх заяа. Хийх хүссэн зүйлээ хийгээд ганцаараа өдөржингөө гараад мэдээж камера барь явъя заяа. Влог хийн гэсэн. Хоёрдугаарт бүх найзуудыгаа ураад ингээд төрсөн өдрийн ингээд парти маягийн юм хийх. Гуравдугаар зүгээр одоо би гольф сурмаар гахгүй юу. Одоо фитнес гэдэг зүйл чинь миний хувьд бол миний хобби сонирхол биш болсон. Ягаад тэгэхээр угаасаа заавал хийх ёстой зүйл болцсон болохоор зүгээр ингээд угаасаа л ингээд хийдэг зүйл шиг болцсон болохоор одоо тэрнээс ингээд миний хобби, миний сонирхол гэдэг юм биш болсон байхгүй. Тэм болонгод би одоо яг ингээд шинэ ингээд сонирхол, шинэ хоббитэй болмоор тэр одоо би гольф сурмаар гахгүй юу. Гольфийн одоо хагван сургалтанд би бүртгүүлэх үү. Яг ийм 3 сонголт байгаа заяа. Яг гурвыг нь бодонгууд айгүй гоё. Би угаасаа ганцаараа өөртөө ингээд болцоод энэ тэргээр тэнээд ингээд өөртөө гоё юм ингээд зориулаа явах амар дуртай. Бас хоёрдугаарт найз нөхдөдтэйгээ ч гэсэндээ ингээд амар гоё цагийг ингээд гоё байх бас дуртай. Гуравдугаарт би ингээд өөрийнхөө сонирхоод одоо ингээд хиймээр байгаа зүйлдээ бас өөртөө хөрөнгө оруулалт хийн гэдэг бол бас маш гоё заяа. Энэ 3 юм бодол байна. Та нар алийг хийгээсэй гэж бодож байна. За юу ч гэсэндээ өнөөдрийнхөө бичлэгийг бөөнөрөө ингэсгээд дуусгачих. Тэгээ та бүхэндээ бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Та нартай хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэр болтол сайн сонсож байгаарай. Ариун санаа баярлалаа.